Веб үнэхээр ноцтой асуудал болоод байна. Бид Сингапурт вебийг хоригсон ч хүмүүс нууцаар оруулж ирсээр хууль тогтоомжийг тойрч гарах арга зам хайсаар байна. Бүр муу нь энэ нь зүгээр нэг электрон тамхины асуудал биш болоод байна. Эдгээр вебийн олонх нь этемдат зэрэг донтуулагч хорт бодисоор холцлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл веб төхөөрөмж өөрөө зүгээр л дамжуулах хэрэгсэл юм. Жинхэнэ аюул нь дотор нь байгаа бодисд оршиж байна. Одоогоор этемдат гэх бодис л байна. Цаашдаа үүнээс ч илүү хүчтэй, илүү аюултай мансууруулах бодис агуулгадах эрсдэлтэй. Тиймээс бид вебийн эсрэг илүү хатуу арга хэмжээ авах болно. Өмнө нь бид вебийг ихтэл тамхитай адилхан үзэж, тургуул ноогдуулдаг байсан. Гэвч энэ нь хангалтгүй болжээ. Одоо бид үүнийг хар тамхины асуудал гэж үзэн, илүү хатуу шийтгэл оногдуулах болно. Энэ нь хорих ял болон хорт бодис агуулсан веб зарж борлуулсан этгээдүүдэд илүү хүнд шийтгэл ноогдуулна гэсэн үг юм а. Харин вебэнд донтоодгүй хүмүүст бид хяналтаа сэргээн засах үйлчилгээ үзүүлж хэрэглэхэ болоход нь туслах болно. Бид улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлнэ. Мөн сургуулиудаас эхлэн их дээд сургуулиуд болон үндэсний алба хаах хугацаанд өргөн цар хүрээтэй олон нийтийн боловсролын аян өрнүүлнэ. Дотоод хэргийн яам болон эрүүл мэндийн яам энэ ажлыг удирдан явуулах боловч энэ нь төрийн бүх шатны байгууллагыг хамарсан өргөн хүрээний нэгдсэн ажиллагаа байх болно.